Более 35 лет. 35 жилийн дараа Николай Бестужовын нэрэмжит Оросын драмын театр Монголын үзэгчидтэй дахин уулзахаар боллоо. Монгол Оросын хоёр том театрын хооронд соёлын солилцооны тоглолт эхлэж байна. Соёлын харилцан тоглолтын хүрээнд Монгол Улсын Ардын жүжигчин Академик театр 2025 оны 11-р сард Анна Каренина болон Тэнгэрийн хүү жүжигээ манад тоглохоор ирнэ. Харин манай театрын зүгээс Монголын үзэгчдэд зориулан Гэлийн хатан хэмээх драм, хайрын одод нэртэй хөгжимд жүжиг мөн хүүхдийн үлгэрийн тайзны бүтээл болох 12 сарыг толиулах болно. Үзэгчид өөр хэл дээр амилж буй танил хайртай жүжигүүдээ шинэ өнцгөөс харах боломжтой болж байгаа юм. Исполненные на другом языке. Анна Каренина бол манай үзэгчдэд танил бүтээл. Харин монгол жүжигчид өөр хэл дээр хэрхэн амилуулж байгааг сонсох сонирхолтой туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Манай зүгээс жүжигийг орос хэл дээр тоглоно. Мэдээж үзэгч бүрт зориулан товч агуулга нэмэлт мэдээллийг өршлөг хүргэх болно. Учир нь гүйдэг шугам, синхрон орчуулга зэрэг зарим үе жүжигийн уур амьсгал, уран бүтээлийн бүтэн мэдрэмжийг сарниулах талтай. Гэвч аялан тоглолт гэдэг нь зөвхөн жүжиг толиулах бус тайзны чимэглэл, хувцас хэрэгслийг тээвэрлэх, техникийн нарийн бэлтгэл, логистикийн зохион байгуулалт зэрэг олон талт нарийн ажил шаарддаг. Ихээхэн хүч чармаал шаарддаг ч даван тулах боломжтой сорилт юм а. Тиймээс удахгүй Улаанбаатар хотын үзэгчдийг Монголын тайзны бүтээлүүд шууд хурж очин уулзах нь гарцаагүй юм а. Андрей Слепнев, Жанна Щепкова, Валерий Чудопов. Новости дня. Бурятская народная забава разбивание хребтов. Бурятын ардын уламжлалт наадга болон серийн яс цохих тэмцээн өдгөө жинхэнэ спортын төрөл болон хөгжжээ. Тэгвэл энэ удаад уг төрөл дэлхийн давцанд гарч олон улсын нүүдэлчдийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтахаар болсон нь соёл спортыг хослуулсан томоохон алхам боллоо. Спорта неразрывно связано с культурой бурятского народа. Манай уламжлалт спортын төрлүүд тогтмол чанартай хөгжилтэй явж байна. Үүнийг харахад маш урамтай байна. Үйл ажиллагаа бүрийн хамрах хүрээ оролцогчдын тоо бэлтгэлийн төвшин улам сайжирсаар байна. Например, в Бурятии Жишээлбэл Доржи Банзаровын нэрэмжит Бурятын улсын их сургууль зөвхөн спортын тэнхэн бус биеийн тамир спорт аялал жуулчлалын бүрэн хэмжээний хүрээлэн ажиллаж байна. Манай зорилго зөвхөн амжилт гаргах тамирчид бэлтгэх бус спортын үн цэнийг түгээж эрүүл амьдралын хэв маяг, бие бэлтрийн зөв ойлголт, ардын уламжлалыг сурталчлах явдал юм а. Манай ард түмний олон зууны хоримтлуулсан туршлага үүнд маш чухал үүрэгтэй. Өнөөдөр Бурят орон даяар түүх соёлын үнц нэмэгдэж, үндэсний спорт нь ялгаа бүхий шашин, нас гаралтай хүмүүсийг нэгтгэгч хүчин хэвээр байна. Мария Латышева, Сергей Медведев. Новости дня. Залуу эрч хүч, эерэг мэдрэмж, үзэгчдийн халуун дэмжлэг, Альма Материйн Мисс ба Мистер тодорлоо. Феникс тоглолт театрын төвийн тайзнаа ихтэй сургуулиуд үзэсгэлэнтэй 8 бүсгүй, хамгийн өрмөц төрхтэй 8 залуу Мисс болон Мистер Альма Матер цолын төлөө өрсөлдсөн юм. Тайзнаа авиас чадвар, мэдлэг ухаан, өөртөө итгэх итгэлээ харуулсан оролцогчид үзэгчдийн талархлыг хүлээж, оюутны амьдралын эрч хүч, гоо зүй, найрсаг уур амьсгалыг бүрэн мэдрүүлсэн үдэш болж өнгөрлөө. Мисс и мистер Альма Матер. Залуус бэлтгэл хэцүү байсан ч сонирхолтой байсан гэд харин тэмцээн зөвхөн хамгийн сайхан дурсамжийг үлдээх болно. Тэмцээний бэлтгэлдээ юу авч явах вэ? Хамгийн гол нь магадгүй шин танилуд, найзууд бас өсгийтэй гутлаар явах туршлага л байх. Оролцогчид авиасаа болон үндэсний хувцасаа хэрхэн танилцуулж байгааг харах үнэхээр таалагддаг. Альма Матер Мисс ба Мистер арга хэмжээний хүрээнд оюутнууд үзэгчид болон мэдрэмжтэй шүүгчидтэй авьяасаа хуваалцсан байна.
Оролцогчид илэрхийлэлээрээ ч гайхшруулж байлаа. Оролцогчид хөшигний ард дэмжлэг нэн чухал гэдгийг хуваалцлаа. Би өөртөө үнэхээр итгэлтэй байна. Энэ бол нэн чухал юм. Учир нь танхимаас хайртай хүмүүс намайг харж байгаа гэж мэдрэх нь ёстой. Вау мэдрэмж шүү дээ. Энэ бол ердөө сандрал. Яаж ч утсан энэ чинь тайз хүмүүс олон хүн үзэгч байна. Гэхдээ тэнд чиний найзууд ойр дотны хүмүүс төрөл төрөсч сууж байгаа. Тэд үргэлж дэмждэг, үргэлж чи мундаг шүү гэж хэлдэг шүү дээ. Мисс Ба Мистер Альма Матер 2025 тэмцээний тэргуун тэтмүүдийг Анна Водолашенко, Александр Воронецкий нар хүртлээ. Тэд Зүүн Сибирийн соёлын улсын хүрээлэн төлөөлөн оролцсон юм. Олеся Цыкина, Валерий Чайдопов. Новости дня. Владимир Ефимович Кодин 1944 онд 18 нас хүрч байхдаа пулеметийн салааны захирагчаар баруун фронтод илгээгдсэн байна. Тулаануудын нэгэнд тэрээр хүнд шарх авсан ч эдгэрч чадсан юм. Эх орноо хамгаалсан гавьяаныхын төлөө Владимир Ефимович Улаан оддын одон болох эх орны дайны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1948 онд Эрхүүгийн дүрслэх урлагийн сургуульд илсэн орж 1953 онд төгссөн. Сургуулаа төгсөөд Читад ирж Зүүн социалист бүгд найрамд холбоот улсын урлагийн сангийн Читагийн салбарт ажилласан бөгөөд 1990 онд таал төгсөх хүртлээр энэ байгууллага зүтгэсэн. Урлагийн санд ажиллана гэдэг өөрийгөө ажилдаа бүрэн зориулна гэсэн үг. Владимир Ефимович тухайн үед сургуулиуд, боловсролын байгууллагуудын зүгээс олноор захиалж байсан эрдэмтэд болон түүхэн хүмүүсийн хөргийг зурхад өөрийгөө бүрэн зориулдаг байжээ. Тиймээс уран бүтээл зориулсан цаг тун баг гардаг байсан бөгөөд зөвхөн амралтын өдрүүдээр л уран бүтээлээ төрөвдөг байжээ. Гэртээ байхдаа тэрээр байгалийн зураг зурх дуртай байж гисэн ч тэр үеийн нөхцөлд чанартай зотон давуу олно гэдэг амаргүй байсан тул түүний ихэнх уран зургуудыг картон дээр тосон будгаар зурсан байдгийм. Чита хотын гудамжуудад байрлах олон дурсгалын самбарууд аавын гараар бүтсэн. Тухайлбал хотын зөвлөлийн буланд байрлах Читагийн хязгаарыг октябрийн өвсгөлийн одонгоор шагнах тухай тушаал бүхий самбар. Энэ бол Владимир Ефимовичийн бүтээл. Мөн халахын голын баатруудын дурсгалын цогцлборт байрлах төв дурсгалын чулууч хамаатай. Владимир Ефимович Кодиныг хүмүүс зөвхөн авиаслаг зураач гэдгээр нь бус жинхэнэ үлгэр дуурай болсон нэгэн гэж дурсдаг. Шинэ үеийнхний хувьд тэр бол үнэхээр юм бахархал. Түүний уран бүтээлийн ачаар өвөр байгалийн нутагт социалист реализм хэмээх уран зургийн урсгал бий болсон юм. Дайнаас 9 мэнд эргээ ирсэн зураач өдөр тутмын амьдралын үн цэнийг онцгой халуун сэтгэлээр хүлээн авдаг байсан. Тэрээр эх орныхоо төлөө тулалдах үедээ сэтгэлдээ тээн явсан гоо сайхныг дүрсэлж бүтээл болгож чаддаг байсан хүн юм. Үзэсгэлэнд ахын эд зүйлс, цэцэг, хүнсний ногоо, жимсгэнтэй зургууд болон өвөр байгалийн байгаль нутаг орчныг уран зургийн аргаар дүрсэлсэн байгалийн зургнууд дэлгэжжээ. Жишээлбэл Читенка голын эх хотын гудамжууд, талбай, уулархаг газар, гол мөрөн хөндийн нутаг зэргийг жилийн 4 улирлын өнгө төрхтэйгээр буулгасан байна. Би амьд ахуй цагт нь таньдаг байсан. Хүүгэн ч сайн тань. Түүнээс бэлгэнд авсан зургууд ч над зургаа бэлгэлж байсан хүн байхгүй юу? Дайчин зураачийн уран зургуудыг өөрийн нүдээр үзэж түүний амьдралын талаар илүү ихийг мэдэх боломж хэн бүхэнд нээлттэй. Үзэсгэлэн 5 дугаар сарын 25-ны хүртэл өвөр байгалийн дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ. Студентка 4-го курса Новороссийский ангаа ухааны коллежийн 4-р курсын оюутан Ксения Колесникова анхудаа оны шилдэг оюутан тэмцээнд оролцож байна. Тэрээр уг тэмцээний хүрээнд оюутнуудын дунд цус болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн донорын үйл ажиллагааг зохион байгуулахад дижитал технологи хэрхэн ашиглагдах болох тухай сэдвээр практик ажил танилцууллаа. Ксения энэ сэдвийг цаг үеэ олсон чухал ач холбогдолтой гэж үздэг бөгөөд цусны донорын ажил бол олон хүний амийг аварч чадах амин чухал үйл явц хэмээн онцолжээ. Тэмцээний дараагийн шатнд Ксения VR дуулга болон удирдлага ашиглан практик хичээлд оролцсон байна. Өвчтнийг хүлээн авч онож тавьж эмчилгээ бичих юм. Оролцогчийн хэлснээр виртуал бодит байдлын технологи нь уг үйл явцыг илүү ойлгомжтой, сонирхолтой болгож өгсөн ажээ.
Хөдөлгөөний зохицуулалт гэдэг нь өөрөө маш чухал асуудал. Учир нь бодит орчинд чөлөөтэй хөдөлж болохгүй. Зөвхөн joystick-оор өрөөнд доторх орон зай шилжих хэрэгтэй болдог. Заримдаа үйлчлэгийг зөв хийхийн тулд манекен дээр гараа зөв байрлуулах шаардлагатай байдаг юм. Үүнээс болоод тодорхой хөдөлгөөний хязгаарыг олох гэж хэсэг хайх хэрэг гардаг. Зөвшөөрөгдөх байрлалд орж байж л оноо тооцогддог болохоор заримдаа төвөгтэй байдаг. Для погружения в Өвчтөн хүлээн авах виртуал орчинд бүрэн оролцохын тулд тусгай дуулга, нүдний шил, хувцас, бээлийн монитор зэрэг төхөөрөмжүүд ашигладаг. Оролцогчид VR нүдний шил зүгээд өвчтний бүх үзүүлэлтийг хийн чадна. Зүрхний цохиолт, цохилтын хүч, хүчил төрөгчийн төвшингээд энэ бүхнийг яг бодит амьдралд мэдэрч байгаа мэд жинхэнэ мэдрэмжтэйгээр хүлээн авдаг. реально как в жизни. Дадлага маань виртуал хэлбэртэй болж байгаа нь онцлог. Хүн яг л өвчтний хажууд очисон мэт орчинд байна. Өвчтөн тусламж хэрэгтэй, харин чи түүнийг мэдэрч тэмтрэн оншилж байгаа. Надад үнэхээр таалагддаг. Хэрвээ тэд аль хэдийн виртуал орчинд бүрэн орч чадсан бол бодит өвчтөнтэй харьцах нь тэдэнд хамаагүй хэлбэр байх болно. Манекен дээр ажиллах нэг өөр, харин яг виртуал орчинд орж тэр нөхцөл байдалд амьд мэт оролцсон гэдэг тэс өөр зүйл. Миний бодлоор энэ бол маш амжилттай ирээдүйтэй чиглэл гэж бодож байна. Тэд өвчтөнтэй ажиллах виртуал орчинд бүрэн орж, онш тогтоох, ялган оншлох, цаашдын чиглэлийг тодорхойлох болон тухайн өвчтөнд хийх эмчилгээний асуудлыг бодитоор шийдвэрлэж эхэлдэг. Оюутнуудад зориулсан энэ асар их туршлага тэдний ирээдүйн мэргэжлийн үйл ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр болно. Хэрвээ бүх коллеж ийм тоног төхөөрөмжөөр хангагдвал бидний ирээдүй залуу үеийн ихний гарт байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бид бүгд эрүүл бүрэн хэмжээний үзлэг оншилгоонд хамрагдах боломжтой болно. Благодаря поддержке Бүс нутгийн удирдлагууд холбооны болон орон нутгийн эрүүл мэндийн яамдуудын дэмжлэг мөн төрийн думын гишүүн Бадма Башанкаев, халимгийн сенатч Борис Хачиров нарын хүчин чармайлтын ачаар анагаахын оюутнууд болон хөрш бүс нутгийн мэргэжилтнүүд анх удаа анагаахын коллежийн бааз дээр виртуал ертөнцид бүрэн оролцох боломжтой болсон юм. Коллежийн захирлын удирдлагадор багш оюутнууд тэмцээнд оролцогчдод тав тухтай сонирхолтой орчин бүрдүүлж чадсан байна. условия для участников конкурса. Манай анагаахын коллежийн тогтвортой хөгжил удирдлагын бүрдүүлсэн тэр таатай уур амьсгал нь өнөөдөр бидэнд хөрш бүс нутгийн хамт олон мэргэжил нэгтүүдэд өндөр түвшинд хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. Би итгэлтэй байна. Энэ бүхэн коллежид шинэ хөгжлийн хөшүүрэг болно. Учир нь энэ бол харилцаа, туршлага солилцоо, мэргэжлийн багш мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, харилцан суралцах үйл явц юм. Харин оролцож буй залуучуудын хувьд энэ нь бусад анагаахын коллежуудад сургалтын үйл явц хэрхэн зохион байгуулагддаг талаар үнэтэй мэдээлэл авах сайхан боломж олж байна. Медицинский колледж. Тамара Хоглоновагийн нэрэмжит анагаахын коллеж өнөөдөр залуу үеийнхэнд мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх чиглэлээр тэргүүлэгч байр суурьтай байна. Харин улс орон даяар дэлхийн нийтэд эрчимтэй дэлгэрч буй энэ хүү шинэ дижитал формат нь сургалтын бүх чиглэлийг орчин үеийн технологи тулгуурлан залуучуудад илүү хүртээмжтэй шинэлэг хэлбэрээр заах боломжийг олгож байна. Который доступен для молодежи. Стоит отметить, что Энэхүү тэмцээн бүгд найрамдах улсад анагаахын боловсролыг хөгжүүлэх чухал алхам болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Зохион байгуулагчдын хувьд энэ үйл ажиллагаа жил бүрийн уламжлалт арга хэмжээ болон өргөжөж илүү олон оролцогч мэргэжилтнүүдийг татна гэж найдаж байна. Виртуал бодит байдал сургалт хөгжилд шинэ боломжуудыг нээж байгаа бөгөөд халимаг улсын чиглэлээр тэргүүлэгч болох бүрэн боломжтой гэдгээ харуулж байна. Дана Рабимбинова, середина земли, Калмыкия. Мастерство в цене как никогда. Чадвар урд өмнө байгаагүйгээр үн цэнтэй болж байна. Статистикийн мэдээгээр Хятадд мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчний хомсдол 20 сая хүрээд байна. Мэргэжлийн хүмүүс ямар эрэлттэй байгааг мэдэрч боддоор харахын тулд зураглаачдын баг дэлхийн төмөр замын тээврийн тэргүүлэгч үйлдвэрлэгч дэлхийн зах зээлийн бараг талыг эзэлдэг China Railway Rolling Stock Corporation-ийн үйлдвэрлэлийн цехүүдийг зоржээ. Чан Хэли ахлах техникч гагнуурчин дараах зүйлийг онцолж байна. 250 км в час. Гагнуур хийх явцад олон төрлийн стандартуудыг чанд мөрдөх шаардлагатай байдаг. Үүнд багажны хөдөлгөөний хурд, налуугийн өнцөг зэрэг орно. Ялангуяа өндөр урдны галт тэрэгний хувьд эдгээр үзүүлэлтэд тавигдах шаардлага маш өндөр байдаг юм а. Недавно в Циндао Саяхан Чиндао хот мэргэжлийн ур чадварын хот байгуулах санаачлаг гаргасан. Аж үйлдвэрийн өндөр хөгжил олон тооны үйлдвэрлэлийн байгууллагатай энэ хотын хувьд техник мэргэжилтнүүдийн эрэлт болон тэднийг бэлтгэх асуудал нь боловсролын салбарын гол зорилтын нэг болоод байна. местных образовательных учреждений. Мэргэжлийн хот байгуулах санаачлага үнэхээр сонирхол татсан юм а. Миний зорилго бол багш шигээ төмөр замын үйлдвэрт өндөр зэрэглэлийн гагнуурчин болох юм. Предприятие, как и мой наставник.
И эта цель Энэ бол биелэшгүй зорилго биш юм. Чан Гуанцан саяхан Циндаогийн мэрэгжлийн ур чадварын тэмцээний робот гагнуурын технологи төрөлд төрүүлжээ. профессионального мастерства. Би коллежид робот гагнуурын хичээл заадаг. Оюутан маань тэмцээн төрүүлсэн сургалтын үр дүнг тодорхой харуулж байна. Эффективность нашего обучения. Аж үйлдвэрийг дэмжих хүний нөөцийн сургалтын жагсаалтад 100 гаруй мэргэжил багтсан. Харин өндөр зэрэглэлийн гагнуурчдын ард яаралтай гэсэн тамга бий. Бид үйлдвэрлэлийн дадлага мэргэжил олгох сургалтыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Үүний ачаар илүү олон хүн боддоор эрэлттэй байгаа ажлын байранд хүрнэ гэдэгт найдаж байна. Действительно востребована. По данным министерства, Хятадын хөдөлмөрийн нөөц нийгмийн хамгааллын яамны мэдээлэлээр 2025 оноос эхлэн 3 жилийн хугацаанд жил бүр 10 сая гаруй хүн мэргэжлийн сургалт дахин мэргэжшүүлэх тэтгэлэг төлбөрт хамрагдах болно. Энэ нь Хятадын дэвшилтэд үйлдвэрлэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн чухал хэсэг юм. производств Китая. Аарон Лю, CGTN. Еще не так давно жизнь Хэдхэн жилийн өмнө Гаошан тосгоны захиргааны байранд амьдрал тун тайван нэгэн хэвийн өнгөрдөг байжээ. Одоо бүх зүйл танигдахын аргагүйгээр өөрчлөгдсөн. Энэ бүхэн Бээжинд байсан бизнесээ орхиод хөдөө нутгийг зорьсон залуу бизнес эрхлэгч Дай Чаогийн ачаар болсон явдал юм. Түүнээс наачлагаар тосгонд зочид буудлууд, кафе, арга хэмжээ, концерт зохион байгуулах талбай бий болжээ. Цаг хугацааны явцад энд саримстай кофе нэртэй өвөрмөц ундаа гарч иржээ. Энэ бол Дай Чаогийн бүтээл. Өнөөдөр кофений борлуулалт өдөрт дунджаар 200 аяга хүрдэг байна. Эхэндээ олон хүнд итгээд бүр сонин юм шиг санагдаж байсан энэ санаа бодит амжилт болж хувирсан юм. чашек в день. Манай нутгийн саримс үнэхээр чанартай. Үндсэн найрлагууд нь идэвхтэй тэжээлэг боцор байлаг. Кофедо хослуулснаар саримс нь кофений гүн амт үнэрийг алдагдуулахгүйгээр өвөрмөц унгаясыг нэмдэг. Амт нь үнэхээр онцлог содон. Өнөө үеийн хэрэглэгчид шинэ сонирхолтой зүйлийг эрэлхийлдэг болсон ийм төрлийн ундааг илүү сонирхолтой болгож байна. Что-то новенькое. Планы Дайча Дай Чаогийн зорилго зөвхөн нэг өвөрмөц бүтээгдэхүүн бүтээснээр хязгаарлагдахгүй. Тэрээр орхигдсон хэд хэдэн тосгоны байшинг сэргээн засварлаж, зочдын байшин болгосон бөгөөд орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгож экотуризм сонирхчдыг энэ нутаг руу татаж чадсан. Ирээдүйг харж төлөвлөхдөө тэрээр өвөрмөц кофений төрлөө улам нэмэгдүүлж өргөжүүлэх зорилготой байна. необычного кофе. Хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд үйлдвэрлэл болон маркетингийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Энэ жил бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбогдсон шинэ төрлийн кофений зурлуудыг зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Жишээлбэл будаа болон кофе, байцаа болон кофений холцууд. Цаашдаа манай кофе нь хүнсний ногоо жимсгэн үр тариатай хослон гарч ирэх болно. Культурами. Переезд в сельскую Өнөөдөр хөдөө нутагт нүүж ирэн өөрийн бизнесээ эхлүүлэх нь залуусын дунд цаг үе олсон анхаарал татсан сэдэв болоод байна. Дай Чао Гаошан тосгоныг залуу гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан нэг төрлийн бойжуулагч болгон ашиглаж байгаа бөгөөд тэдэнд орон сууц, офисын зориулттай байр зэргийг багтаасан үр дүнтэй дэмжлэг үзүүлж байна. Бизнес эхлүүлэхийг хүсэж байгаа эсвэл аль хэдийн эхлүүлсэн хүмүүстэй тэдний төсөлтэй хамтран ажиллаж бүхий л нөөцийг нэгтгэж чаддаг. Төслийг сонгон шалгаруулах, хэлэлцэх, маркетинг стратеги боловсруулах зэрэг шат амжилтуудаа дамжуулан бид хөдөө орон нутгийн бизнесийн экосистемийг илүү тогтвортой болгож ирээдүйд чиглэсэн хөгжлийн суурийг тавихыг зорж байна. И заделом на будущее. чесночный кофе Саримстай кофе бол дөнгөж эхэлнэ гэж хэлж болно. Сичуан муж шин санхүүгийн урамшууллыг санал болгож бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо уламд хэлж байна. Энэ дэмжлэг мөн бизнесээ тгээс эхлүүлэх зоригтой залуу шинжлэгчдийн санаачлагтай хослон Гаошан тосгоны хөдөө орон нутгийн ирээдүйн хөгжилд үлгэр жишээ болох үз завгар болгон хувиргаж байна.